Улаанбаараас бич байна. Нарыг зэлбэг тэнгэрийг Монгол хотын цохол Монгол улсын нийслэл Улаанбаатараас мэндчилж байна. Нэгдсэн улсын Колорадо мужийн төв Денвер хотоос үзүүлж байна. Таахындэн Тулгуур дэрийн 2233 их Монгол улс байгуулагдсны 818 үндэсний иргэжлөө тусаар тогтнолон цэргийн мандуулсны 113 ардын хөлсгөлийн 103 жилийн ан баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд та бүхэндээ Монгол утга уран зохиол, Монгол хэл соёлын тулга уран үгсийн 9-р чуулганы гал халуун мэндийг өөдөөд дэвшүүлье. Чимэг болсон баялгуу сайхан монгол хэл чин зөрөгт өвгдөд эйдсийн минь өвг хэрдэн сонсох бүрий яруу баялгийг гайхан биширч содог бэлэгт түмэн юугаан бишрэн магтамуу. Монгол улсын улмрын баатар ардын уран зохиолч Тэрийн Сойрхолт соёлын гавьяцдгалдан бавган лавсрангийн 80 насны ойн арга хэмжээнд зориулагдсан зохион байгуулагдаж байгаа 9-р чуулганыг нээхээр Монголын зохиолч дэвлийн гүйцэтгэх захирал зохиолч сэтгүүлч очир сүрэнгийн энх чахлан ирээд байна. Тулаг яруу найргийн наадамд хүрэлцэн ирсэндээ туйлын их баяртай байна. Миний би 2016 онд Америк ТV-ийн одоо 100 эргээс баруун эрэг хүртэл 1 сар явж хөгжлийн замаар гэдэг цуврал 55 цуврал нэвтрүүлгийг бэлтгэж байсан. Тэр үеэр энэ Денверт саатаад тэгээ энэ одоогийн энэ тулаг клубийнхэнтэйгээ уулзж исэн. Тэгэхэд бол нэвтрүүлгийн ажлаар уулзж исэн. Өнөөдөр энэ уран зохиолын ажлаар энэ их хэл соёлынхоо төлөө дахин уулзж байгаадаа бол туйлын баяртай байна. Монголд энэ жил их халуун дулаахан зун болж байгаа. Наадмын үзүүр төрөүний бүхийхээ барилдааныг бид өнөөдөр өглөө үзсэн. Сая шин сонгуулаа хийсэн, шин засаг төрөө эмхэлсэн, бутааныхан айлчилсан гэд маш олон сонин сайхныг Денверийн тэнгэр дор амт нөхдийнхөө хамт дуулахаар ирж байгаадаа их баяртай байна. Тэргэн саран туулж байгаа би хандаг тэнгэрийн нээсэн ялгарууж сүүдэг зуусан жам араас нь минь өрхөн хонгор дэлхий гэлээ нараал хормойдож жарган Үдийн нарны сүудэр хөлн тушаа нуугдаж өртөө газрын юмс зэрэглэн дотор бүжиглэж малын хишгтэй хүүхэд хонио усанд хотлуулж манай танайхан бүгдээр урттай цайгалж гэр дүүрэн буурал тамхи нэрэн хуучилж гэргийн хүүхдийн хооронд цаггүй ажил хөглөрч нарансан газраас ногооны үнэр ханхалж манчид нэрсэн айлаас охин агсэнгэнж зулцсан жаахан богшрог нисэн
мөн жиргээд зунтай жилийн өдрүүд иймэрхүү л ядагсан. Би эх орончин байна. Овгоныч чулууг зөөдөг хөсгч нь байна. Оршуулгч модыг ургуулдаг хөрсч нь байна. Ээж чинь зүрхийг зовсон зураач чинь байна. Эцэг чинь дүрийг бүтээсэн уурсамч нь байна. Урал Кавказаар ус далайгаар салгаад байгаа юм уу? Хар цагаанаар шаруулаанаар ялгаад байгаа юм уу? Тэмүүл Жаван нутг нь орчлонгийн захад байдаг тухай гүн ухаантан ширээтэшин бодлагширч байна. Үүл манан газар даад утсан цагаан савслалуун дуур үрээ хээрмөр газар өнөрлөнгүү явна. Агсалцах дэлийг хийсгэж чулуу жимэн клянцхахт нь араалхын доо уулс дайртал зөөрэлдэн морин цаахад уулсан айлуулан зөөрэлдэг морин хуур хүнгэнэхэд авьяаст хүнэн уухаалны шуранхаалдаг хавар хайрын шувууд хадан дээр үүрэн засаж байх үед халах монголон өдөлсөн нүмерх тас хаа холын тэртех дээнвэр зүг цагаачилсан юм сарыг ажин цаглбар хүрдэн хөтөлсөөр сайныг хүсэн бодол ариусаад сүүгэн өргөөд үтсэн нутгийн ардаан орхин сүүн зам татуулсаар харин нутаг ниссэн. Өөцийн чинийхэн зовсоор цостаган хойлолдон их орондоо ирсэн өөрөөсөө өөр юмгүй гойлахч хүүтэйгэн орооцолдон их орондоо ирсэн. Өвгдээц минь ясан тавьж ацгалсан өөрийн минь чи сүүгэн цуцаж тэмчээсэн бүрэг төшөө өндөр үүрэг надад би намрын дунд сад барих 8 ханыг үдэлцэж навчин хорол тооныг нь алган дээрээ өргөлцөж ачтаа өмсгөх баривчны дотоод хормойг милааж алаг дэлхийн хэн хол заяаг өнөөтэй маргааш тань түшилцэх ачил надад байна. Наран ганцхан тэрлэхдээ аавынхаа дүрийг харах гэж насан өндөр болсон нутгийн үгдэд үн сүлэрээ намхан толгодон хүртэл садан шигмэн санагдах нутагтаа найрын сайхан дуутай инээж уйлж очоорой. Үгэнд үзэг мохож үнэнд хууль сөхөрч утаанд уушиг бахардаж ухаанд хамсал тасрахгүй нэ. Намайг нулиман гэдэг би нулиман байна. Ай сайхан нутаг минь ээ. Аг гангийн үнэртэй дүнаарчсан айлын бараатай тал минь ээ. Огторгын гүнд жигүүрэн твээ. Осоргүй салхинд сэтгэлэн дэлгээд огнон тандаа очиж амнаа. Хэрэг цэнхэрхэн зэрэглэндээ зүрмөглөн өндөлцөж хэрлэнгийн хөдөө аралдаан дүнхийг хідэн бор толгод минь. цагаан уул цэцгийн хөвсгөр зөөлхөн дэлбэнд цэцгийн мөнгөн шүүдэр сувдан буслаар сондорч цацагт туйхан шинэн тогтж ядан мөнжийнхэн Зүрмглэх нойрон дундан зүг зүгийн уулнаас жамрын 12 баатар нь жад цэлмэн агсаар 12 салаагэртэй аргай бог хүлгэлчгсэн 14-өр нь тойрч байх юм шүү. аргалын утаа шиг суунаглах үүлэн дээгүүр алгын чинээ ань дүүлэн нисэн аглаг уулын ингэрт хүлээж сууга ачид ээж авдан очоор яаран явна халуун хүүднийг анзаарсангүй хатуу зөөлөнд шантарсангүй цаг хугацаа хичнээн удаан өнгөрснийг зүсцэрэ та нартай адилхан болоод иргэдэл сая л би ухаарлаа.
манай Дэнүр хот бол өөрөө Америкийн монголчуудын голомт тулга хөшөө байдаг. Түрүүгээр нэрлсэн тулга клубыг 9 гэр бүл үүсгэн байгуулад 10 онд өөрийнхөө мужид анхны наадмаа хийгээд 11 сарынхаа 11 оныхаа 11 сард Америкт амьдарч байгаа бүх жүжигчтэй, зураачд, зохиолчдыг цуглуулад Монголд тусгал ивэлтэй холбогдоод тэндээс тэр үеийн гүйцэтгэх захирал одоо улсын хурлын гишүүн гомдлоогийн мөнгө цэцэг төрийн сэргэлт Солонгос сэтгэлэн Бонцгийн Бадарч Солонгос соодлын хулн нарыг урьж тэд нар маань ирээд анхны чуулгана 11 оны 11 сард ээжлээ. Дараа жилийн Чикагод болоод ингээд монголчууд олноор суурьшдаг хотуудаар дамжиж явдаг болсон да. Энэ уламжлалт тулгуур гэсэн чуулганаа Лавгаахын 80 насны нэрмж тулгаж зохиож байгаа. Ийм учиртай юм. Тэгээд одоо 80 насны хүрээнднүүдэ бовгийн тогсрон гэдэг долчмож хүндэтгэлийн арга хэмжээ болно. Тэн дээр одоо илүү судлаачдын углуурхтай үгс яригдах бах. Тэгээд миний хувьд бол 1997 онд бовгийн тогсрон гэдэг их хүнд хадаг барьж шав орж ирсэн юм учиртай юм байна. Тэгээд тэр цагаас хойш багшаа насаа эцэстэн бас хамт ингэж явж байсан миний сайхан ах Монголын ард түмний бол бүрдэж хайртай найрагч ийм хүн байлаа да. Санаалтад хин сувтаг найдамтагдж салхиных нь үзүүрийг залхихад ай хоолой даргасан боржигны бортол минь тэргэл саран туулж барлгүй кэр хондог тэнгэрийн хэвтэр уур тол минь тааны цагаан толгойноос өөр тайлгаруулах цэцэггүй нүцгэн тол минь нандин эрхэмсэг гэгэл бариглийн туйл нар хурцрайчилсан газрын сайлтай хормой минь тэнгэр тийчж чулууч ханарааж төрөхөд тал минь торог шиг зөөлөн байсан чи жаргал зовлон хоёрыг амсаж идэлж чулуун дээр чин баяр гонгийн нулимс унахад эр хүн шиг нуруутай байгсан шиг эргүүлж над руу цацсан хатуу байсан чи сайран дээр чин нүдэлсэн жигүүртэн тэнгэртэн нүчгэд салхи хөлгөлсөн их хөдөн чам дээр эргөвч буудаг ботгон болсон ингэний бариван хагтал савирсан цусны туяатай сүв чи над руу залгалж зовлонтон тогсогч чинсэн хөхийг нь амьрлуулсан дээдсийн шарил харавж онсон тэнгэрийн солирогч дэлхийн төвтэй чийг нилүүлсэн чиний шарах зүрхний минь шарахнаас хожигдож анна тал минь туглын мөчөөс эглэн тоглоом дэлгсэндэн чи намайг ирэх болгосон туулсан зуунуудын гашин сургамжийг хэлж зүрхтэйг үедэн чи намайг гинэн болгосон газрын нүдэн бодгийн чин хад цолсон догшин санаа намайг эренбий болгосон хөрөөний иршиг амсын намхан уулсын чин норой хөхөгатын чин эрдүүлэнд намайг бадрангүй болгосон сайхан чиний минь гамдах хилэгдэх хоёр сартай чин чимэн зангах цагаан айлгуу намайг уйхан болгосон байдгүй мянганы уулсан дуурайн толгойд минь буурал сууж багдан хөгсөн хинсүү гадагшлахын цагт шүлгэн би чамдарын хүн чулуушг орхоод сүүдрийн дарж унахтан элгийг чинь цөмлөн шингэнэ боржигны бор тал минь Монголын хутга зохиолын хөгсөн бүр оргил бовгийн лавсран баярлаа. Энэ удаагийн наадмаар агуу их наригч бовгийн лавсрангийн уран бүтээлийг замнал тэгээд Монголын яруу найрагт үлдээсэн зам өрийн тухай одоо судлаачийн өгүүлэл юм яриа хэлцүүлэг болно. За тэгээд одоо уран бүтээлчд маань шүлэг найргаад дуудана. Тэгээ энэ наадамд одоо зориулж яруу найрагчд маань олон сайхан бүтээл шинээр гаргасан байгаа. Жишээ нь одоо би бол өнгөрсөн жил гаргасан дэлхийн нэвт яруу найргийн тэр сүнцөг нийтлэг үйлдлийн ном гаргасан. Сая 5 сард шин шүлгийн ном гаргасан битник шүлгүүд гэдэг. Бас Германы Мюнхен хотод галсан сүхийн Нясванс гэдэг нэртэй хос пянза хэвлүүлсэн. Одоо энэ бол 5 дахь удаага ирж миний оролцож байгаа тулга наадам. За бидний хувьд бол энэ
тулаг наадам Монгол туурхтны тийм ээ хөлийн чандад болж байгаа хамгийн том наадам гэж үздэг. Яагаад гэвэл энэ их олон жил тогтвортой зохион байгуулагдж байгаа. Дээрээс нь Америкийн нэгдсэн улс дахь уран зохиол дуртай, сонирхдог ийм хүмүүсийг нэгтгэж дуудаж чаддаг, оролцуулж чаддаг ийм бие даасан үйл ажиллагаа болсон юм аа. Тэгэхээр хэрвээ Монголын зохиолчдын эвлэл гадаад улсад ийм утга зохиолын арга хэмжээ зохион байгуулах бол энэ тулаг наадам нэгэн жишээг нь болно гэдэгт бол итгэж байна. Колорадо мужийн Денвер хотод зохион байгуулагдж байгаа 9 дахь удаагийн тулаг наадамда би Ижи мөрний дэвлэмэл нэгэн сайхан уран бүтээлээр оролцож 2 дугаар байрыг эзэлсэндээ маш их баяртай байна. Тэгээ энэ бүтээл маань 2012 онд Сэлэн мөрөнд 8 сартай хүүгээ тэврээд гол хаталж явахдаа мөсөн цороод хүүгээ тэврээд жижигхэн мөсөн дээр суугаад урууцаар байгаа сургуу алга болсон тэр ээжид зориулсан уран бүтээл үзэгчд маань бас маш их халуун дотноор хүлээж авсан, их уярсан, уйлсан их сайхан бүтээл болсон. Тэгээд Уламбаас бичмэн. Най зэлбэдэрийг Монгол уран зохиол сэтгэл нь ялхаарга сүүнэртэй ачсен илэг нээсэн ялхарууж сүүдэр зуусан жам араас нь мөрн урга хатан бүгч гэлээ урлалнарч жарган өнөх босох байхлаа ухаанаас түшиж жарган өрхөн хонгор бэлхийглээ нараал хормойдож жарган уучрах хаагцах байхлаа ханиал тавж жарган байгуулсан Монголын холбоо байгууллагын дамжиж явдаг хүмүүсийн оюун санаанаас гардаг зүгс сэтгэл чухал үгийг өөрийн цаг өнгө төрөг чигэл оюуныг зориулж ирэн алснаа